Здравствуйте, Сайн уважаемые. байцгаана уу эрхэм үзэгчдээ. 8 дугаар сар гэдэг бол манай нутагт жимсгэн хүнсний зарим ногоогоо хургац хураалтын сар байдаг. Мөн талбайд ажиллахад урам сэтгэлийн таашаал өгөх цэцэг тургамлуудын цэцэглэх цаг ирээд байна. Үзэгчдээ энэ жил бүгдээрээ сайн ургац авна гэдэгтээ би итгэлтэй байгаа. Цагаагаар харьцангуй дулаахан онцгой хүндрэл гарсангүй. Тиймээс таны арчилгаа, арга барил ямар байснаас ургацын тань хэмжээ хамаарах болно шүү. За ингээд ойрын өдрүүдэд биднийг ямар ажил хүлээж байгаатай хамтдаа танилццгаая. Давайте посмотрим. Ну, в саду обратите Нэвтрүүлгээ цэцэрлэгээс эхлэе. Одоо алим томорч, шүүслэг болж ургац бүрэлдэж байна. Энэ жил Искра бэлтгэлээр би 2 удаа ариутгал хийж өгсөн. Тиймээс модны дидмийн дунд хэсэг хүртэл хорхоо идсэн алим алга. Гэхдээ модны оройн хэсэгт хорхоодсон алим байж магадгүй. Өндөр оройд хурж ариутгал хийх жаахан хэцүү шүү дээ. Гэхдээ нийт алимны 10% нь хорхоодсон байсан ч энэ жил сайн ургац авна гэсэн үг. За дараагийн асуудал бол ингэж их алим ургаж жин дааж ирэхээр мөчр даалгүй хугарах эрсдэл үүсдэг. Хугарах хэсэг нь сортоос хамаардаг. Жишээ нь Малинка сорттой харьцуулахад Дубравинка сортны модны мөчр илүү хэврэг хугарахтаа амархан байдаг. Тиймээс мөчөрт тулгуур хийж өгөх хэрэгтэй. Тулгуурыг манайхан чатала гэж нэрлэх нь байдаг. Би жишээ болгон үзүүлж байгаа болохоор ийм богинохон тулгуур ашиглаж байгаамаа. Та өндрийг өөрөө тааруулаад хийж гэнэ үү? За газар зоогоод мөчрөө тулж байх хэмжээтэй урт хийж өгөөрэй. За дараагийн анхаарах зүйл бол мод жимсээ хаях явдал. Хорхоодсон эсвэл бүрэн боловсроогүй алим ундаг. Тогтмол услаж байгаа болохоор чийг дутагдаагүй. Магадгүй шим тижэл бордоо дутагдсанаас болж унсан байх. Мод өөрөө хичнээн алим гүйцэд боловсруулж чадна түүнийг л үлдээж ургуулдаг. Нэгэнт унсан алимаа тармуураар цуглуулж авъя. Би ийм жижиг барихад эвтэйхэн хунцар тармуур ашигладаг. 7 хоногт нэг удаа унсан алим болон навцсыг цэвэрлэж аваад компост руугаа хийж бордоо болгоно. Одоо хортон шавжны эсрэг элдэв хор цацах шаардлага байхгүй. Харин мөчөртөө тулгуур сайн хийж өгөөрэй. Мөн модонд чийг дутахаар алимаа хаях гээд байдаг юм шүү. Тэгэхээр хангалттай сайн услаж өгөөрэй. За тэгээд алим бүрэн боловсрч гүйцхийг нь хүлээндэ. Энэ жил өнгөрсөн жилдээ харьцуулахад нэлээд оройтож боловсрч гүйцэх бололтой. За энэ бол чавганы буюу сливаны мод. Жимс нь томорч мөн л шүүслэг болж ургац бүрэлдэх үйл явц эд үргэлжилж байна. Одоо байгаагаасаа 2 дахин томорох ёстой. Бас харамсалтай нь мод баггүй жимсээ хайсан байна. Манай чавг Сибирээс гаралтай. Услахааны өвөрмөц онцлогтой, услахтаа чийг ууршиж байхаар услах ёстой. Гэвч саяхан орсон адар борооноос болоод 50 гаруй ширхэг жимс нь унжглаа. Үлдсэн жимснүүд нь арай илүү томорч ургах болов. Байгалийн давагдшгүй хүчин зүйлийн үр дагавар юм да. Гэхдээ үндэсний тойргоо усаар дүүргэж услан ойр ойрхон чийгшүүлж байгаарай. За ургамлын бөөс буюу Тилянаас сэргийлэх хэрэгтэй боллоо. Ер нь шин залуу навч нахианд Тиля үрлэх гээд байдаг. Одоо Тиля шин залуу навч шүүслэг зөөлөн байдаг болохоор тэнд нь голд үүрлэх болно. Эд жимс боловсрч гүйцэх үед нь химийн бэлтгэл бид ашиглаж болохгүй. Тиймээс биологийн гаралтай бэлтгэлүүдийг хэрэглээрэй. Ардсалин байж болно. Мөн хүсвэл биотилин хэрэглэсэн ч болно. Тиля болон хатчигны эсрэг үйлчилгээтэй бэлтгэлүүд байгаа юм. Жимсээ хураах хүртэл бараг 20 хоног байгаа болохоор бидэнд хугацаа байна. Энэ бэлтгэлүүдийг хэрэглээрэй. Ерөнхийдөө өнгөрсөн жилдээ харьцуулахад яс жимсний ургац сайн байна. Чавг, априкос, энтоор ялгаагүй сайн ургалаа. Одоо ургацаа бүрэн боловсрохыг нь хүлээнэ. Харин энтоор бол бид одоо шууд ургацаа хураасан ч болохоор харагдаж байна шүү. Обязательно обратим внимание. Хар үхрийн нүдний арчилгааны талаар ярилцах цаг ирлээ. Учир нь нөгөө аалзан хажиг энд үргэлжигч. За энэ бол эрүүл навч, ногоон, харьцангуй ширүүн, хатуу байгаа үстэй.
Харин энэ бол нөгөө гайхал аалзан хажиг эдсэн навч цоохорчж, нүхчиж өнгө алдсан байна. Тэгээд сайтрахаараа бол нарийн шүлс хэрсэн байгааг харж болно. Одоо жимс нь бүрэн боловсрох шатанда явж байгаа болохоор арабсалын эсвэл биотилийн зэрэг биологийн гаралтай бэлтгэл хэрэглэж болохгүй шүү. Зүгээр л ургацаа хүртлээ хүлээгээрэй. Харин жимсээ авсныхаа дараа химийн хор ашиглан аалзан хажигнаас салах болно. Хамгийн гол нь хажууд ургаж байгаа өргөс тэмхэнд тархахаа сэргийлэх хэрэгтэй. Өргөс тэмэх маш эмзэг ургавал аалзан хажиг амархан барьчих гээд байдаг юм шүү. Ерөнхийдөө үхрийнүүд энэ жил үнэхээр сайхан ургац ихтэй байна. Энэ мөчөрд гэхэд л ингэж сайхан ургасан байгааг харж болно. Жимснүүд нь бараг 5 грамын жинтэй жин дааж томорсон байна. Би үр дүнд нь сэтгэл хангалуун байна. Цаг агаар даатаа хит халсангүй мөн хажиг их оройтж гарсан зэрэг нь нөлөөлсөн баха. Дээрээс нь цаг тухайд нь сайтар услаж байсан шүү. Жимсээ түүх хугацаа цаг агаараас их хамаардаг. Энэ жил арай оройтж түүхээр харагдаж байна. Учир нь нартай өдөрцөн бүрхэг өдөр олон жил байлаа. Та бүхэн жимс бүрэн боловсрож түүх хугацааг нь ингэж тодорхойлж болно. Жимсээ аваад шахаад үз. Дотор нь ногоовтор эсвэл цайвар шар байвал жимс нь гүйцэд болоогүй гэсэн үг. Мөн энэ жил жимсэх нь их эсэглэн байна гэж хүмүүс ярьж байгаа. Бөөрөл зүүн энэ доор үхрийнүүд хүртэл их эсэглэн байгаа. Энэ нь шууд нарны гэрэл дутагдсантай холбоотой. Өнгөрсөн жил гэхэд 40 хоног халуун байсан. Мөн бүрхэг өдөр зөөн хур бороо багтаа байсан. Тийм жил жимс илүү чихэрлэг том ургадаг юм. Харин наргүй бол чихрийн агуулмж багасж витаминууд нь бага хуримтлагддаг. Тиймээс жимсээ түүх гэж яаралгүй. Харин олон өдөр дараалсан нартай өдрийг хүлээгээрэй. Тэгээд боловсрч гүйцэхээр нь нардаг өдөр жимсээ түүж аваарай. Нартай өдөр жимсээ түүхэд жимсэнд агуулгадах чихрийн хэмжээ нэмэгдэж витамины агуулмж өндөр байх болно. Жимсээ түүж авсныхаа дараа аалзан хажгийг бүгдээрээ устгахаа мартаж болохгүй шүү. Одоо крижовник буюу тошлоон тухай үргэлжлүүлэн ярья. Түүж авахд их хэцүү болохоор хүмүүс тэр болгон тариад байдаггүй. Их өргөстэй болохоор хүмүүс газарт унахыг нь хүлээдэг. За харин энэ бол манай бүс нутгийн өвлийг ажирахгүй давдаг. Өргөсгүй тошлоон сорт Чорная Черкашина. Жимс нь их том байгаа биз дээ. Яг тасгаар өнгөтэй болдоггүй, харин гүн хөргөндөө ягаандуу туяатай болдог. Одоогоор боловсрож гүйцэх шатандаа явж байна. Дотрыг нь шахаад хараарай, боловсрож бараг гүйцсэн харагдаж байна. Гэхдээ бүх жимс нь боловсрож гүйцэхээр жимсээ түүх хэрэгтэй шүү. Энэ сортын бут өргөсгүй болохоор түүхэд амархан байх болно. Мөн энэ сорт жимсээ хаяад байдаггүй давуу талтай. Тиймээс дошлоо тараарай гэж үзэгчтэй бүхнийг уриалгах байна. Энэ өргөсгүй Чорная Черкашина сорт тун тохиромжтой шүү. Манай өвлийг ажирахгүй давдаг. Тошлоон өөр сортыг би одоогоор мэдэхгүй. Хөлөмжийн ногоонуудаа үргэлжлүүлэн хураацгаая. 8 дугаар сарын ихээр улаан лойл ингэж ургаад байна. Би энэ 5 өөр сорт тарьсан байгаа. За бүрэн эсвэл хагас болсон гэд баг багаар нь хурааж авч байгаа. Маш амтлаг, эслэг ихтэй махлаг Аджинский сортын лойлыг хурааж дууссан. Энэ том лойл бол Янторны мед сортын лойл багамаа. Би энэ лойлоос үр гарган авахар шийдсэн Аджинский Янторны мед хоёр нь гибрид биш сортын лойл болохоор бут нь эрүүл байгаа дээр нь хамгийн том сайн ургасан лойлыг нь сонгож аваад үр гаргахдаа бэлтгэрэй. За Царская башня гибрид үр. Энийг санамсаргүй дайрчихлаа. Наранд тавьж бүрэн болгочихно. Царская башня эслэг ихтэй махлах лойлтой. Гэхдээ F1 гибрид үр болохоор үр авах гэсний хэрэггүй. За эцэст нь энэ жил туршин тарьж байгаа Рикетта сорт. Хүмүүс магтаад байгаа болохоос надад бол тийм төдийлөн таалагдахгүй байна. Лойл нь том биш, консервлэж дарах ажиллахад зориулагдсан сорт бололтой. За тэгээд их оройтож
ургацаа өгдөг юм байна. Дөнгөж одоо л ойлоо өгч байна. Дээшээ өндөр ургадаг тиймээс орой механуудыг энэ хүлэмжний таазан тулахгүй тулд би тайрч засах хэрэгтэй боллоо. За би хүлэмжээ байнга нээж салхилуулж байгаа боловч энэ сорт хүрэн толовжид буюу Бурая Pertinites өвчин амархан тусдаг юм байна. За энд хүрэн толов үүссэн байна. Та бүхэн хараарай. Би доод талын иш нахаа навчнуудыг нь орой услахааны өмнө байнга түүж авч цэвэрлэж байгаа. За услахааны тухай хэлэхэд ийм цаг агаарт 2 өдөрт 1 удаа услаж байгаарай. Нэг ургамалд хагас хувийн ус байхад хангалттай шүү. Тэгэж байж бид цаашдаа ургац авах боломж үүснэ. Хүлэмжинд ургамал илүү сайн ургадаг ч гэсэн илүү чиглэг орчинтой. Тэгэхээр танаа хүлэмжинд хүрэн толовжит өвчин газар авсан бол зис агуулсан бэлтгэл хэрэглээрэй. Зисийн сульфат буюу медний купоросоор устгаж болно шүү. Бастаж авсан навчнуудаа компост руугаа хийж бордоо болгоно. Би компост руугаа хийхдээ MMX бэлтгэл ашигладаг. Уг бэлтгэл нь өвчин үүсгэгчийг бүрэн устгадаг давуу талтай. За чинжүүгээ мөн баг багаар хурааж байгаа. За гибрид үр сортууд өөр өөрийн онцлогтой ургаж байна. Би тусгайлан улаан улбар шар цайвар ногоон өнгөтэй чинжүүний сортуудыг сонгож тариалсан. За дараагийн асуудал бол ургамлын бөөс буюу тиля. Зарим нэг ургамал дээр тиля үүрлсэн байсныг би биотлийн бэлтгэл ашиглан устгасан. Учир нь бид одоо химийн хор хэрэглэж огтоос болохгүй. Харин биологийн гаралтай биотилийн рапсилин зэрэг бэлтгэл ашиглаж болно. Хагас болсон чинжүү ингэж харагддаг. Ийм чинжүү буданд нь удаан байлгах хэрэггүй. Үлдсэн чинжүүнүүдийнхээ боловсрч гүйцэх хугацааг нь удаашруулдаг юм а. За тэгээд шөндөө нэмэх 15 хэмтэй хонж байгаа үед хүлэмжээ хааж огтоос болохгүй. Хаалга салхивчийг нээж агаар сайн сэлгэж өгөөрэй. Тэгж байж бид хүрэн толовжит өвчин болоод Phytophthiris өвчнөөс сэргийлж чадна. Конечно, отдельного внимания. Одоо бүгдээрээ парник тургаж байгаа өргөс тэмхэд анхаарлаа хандуулцгаая. Ил гадаа ургаж байгаа өргөс тэмх нь аадар бороо өндөр цохогдох эрсдэлтэй байлаа. Азар сая орсон аадар бороо гэмтсэнгүй. За шүн дулаан хонохоор өргөс тэмх ингэж сайн ургадаг. Одоогоор бид 10 литрийн 5% нь өргөс тэмх хурааж аваад байна. Магадгүй энэ нь нийт ургацын талхууд байх магадaltaй. Өмнө нь бид хамтдаа калий сульфатаар услаж бордож өгснөөс хойш нэмж бордоогүй. Харин орой бүр 50 см-ийг харьцах 1 м нүхэнд 1% усаар услахаа хийж байгаа. Дорхонд гадаа тавьж бүлээсгсэн усаар услах хэрэгтэй байдаг юм шүү. Нэг нүхэнд 6-аас 7 ургамал байгаа. За малын бууз хийсэн парникны дулаан хэсэг ихэн үедээ. Харин одоо парникны сэрүүн хэсэг нь буюу бутлаг болон алдарт кураж гибрид өрүүд ургацаа өгч эхлээд байна. Дарчилгааны сортуудаа арай хожуу боловсрч гүйцэггээд зориуд сэрүүн хэсэгт нь тарьсан байгаа. Парника халуун хүүтэн хэсэгт хуваахан нэгт малын бууз авах мөнгийг таних хэмнэ. Хоёрт ургац авах хугацаагаа тохируулах боломжийг олгодог юм а. Дарчилгааны сортын өргөс тэмх 8 дугаар сарын 10-наас хойш боловсрч гүйцэдэг. Энэ үед цаг агаарын хэм буурч эхэлдэг болохоор хадгалахад амар болоод ирдэг юм. Нерасими сортын хувьд ерөнхийдөө би боловсрч гүйцсэнийг нь хураагаад авчихсан. Одоо дараагийн ээлж нь ургаж байна. Нерасими болон Ижасны сортууд тоос хүртэж ургадаг сортууд. За энэ хэмжээ бол даршилахад яг тохирсон хэмжээ байна. Харин үндсэн хэмжээ нь бол ийм том. Би үрийг нь авахаар парникта тусгаалan үлдээсэн байсан юм. Одоо гүйцэд боловсруулад үрийг нь гаргаж авахаар гэртээ тавих болно. За ингэж гаргаж авсан үрээ дараа жил тарилгүй өнжөөх хэрэгтэй. Харамсалтай нь энэ сортын үрийг худалдаалахаа болоод их удаж байгаа учраас би үрийг нь ингэж өөрөө гаргаж авдаг юм. Өргөс тэмхээ 2 хоногт 1 удаа өглөө хурааж аваарай. Учир нь өргөс тэмх шүн сайн томорч ургадаг юм шүү дээ. За дараагийн нэг анхаарах зүйл бол доод навчны хөгширч шаарлах.
нарны гэрэл дутагддаг болохоор доод шаралсан навчнууд нь антикроз, мөчний стояраасаа зэрэг өвчин дуусах магадлал өндөртэй байдаг. 8 дугаар сард бороо гисхийн хэрээр агаарын чийгшил нэмэгдэж өвчин үүсэх нөхцөл бүрднэ. Тиймээс цаг тухайд нь доод шаралсан навчнуудыг нь түүж аваарай. Түүхтэй навчаа иштэй цуг авахаа мартаж болохгүй шүү. Хайчаар биш гараараа чимхээд авч төвсөн навчаа шатааж болно. Харин би компост руугаа хийгээд MMX бэлтгэлээр хариуцах өвчин үүсгэгчийг нь устгадаг юм аа. Ерөнхийдөө өргөс тэмэх сайн ургаж байна. Гэхдээ мөндөр аадар борооноос хамгаалах хэрэгтэй шүү. Тиймээс хучилгаа ойрхон байлгаж байхад илүүдэг. За, амт тухайны хувьд сайн ургасангүй. Иш навчин сайн ургаж байгаа ч жинс нь харагдахгүй байна. Өнгөрсөн жил би 1.5 кг жинтэй амтлаг амттгаа хурааж авсан. Гэхдээ өнгөрөгч 100 халуун байсныг энд давтан хэлий. Энэ жил дулаан дутагдсанаас ургасангүй. Эрхийн чинээ жижигхэн гуа гарсан байлээ. Боловсрч амжих хэсэг нь эргэлзээтэй байна. Сортын хувьд шалгарсан бидний мэдэх медовоя болон сибирячка сортууд. Сорт тариалах технологи эзлэхийн хэдийж энэ жил сайн ургасангүй. Тэгэхээр цаг агаараас болсон хэрэг. Гэхдээ зүгүүрээ парникт өргөс тэмэх сайн ургаж байна. Үр дүнд нь би сэтгэл хангалуун байгаа. Удахгүй өргөс тэмхээ өвөлдөө бэлтгэж даржлах үе эхлэх болно. Началось активное плодоношение. Ил талбайн улаан лойл ургацаа өгч эхэллээ. Өнгөрсөн жилдээ харьцуулахад жаахан оройдлоо. Өнгөрсөн жил бид анхны ургацаа 7 дугаар сарын 27-нд хурааж авч байсан. Энэ жил 7 хоногор хоцорч байна. Энэ нь дулаан дутагдсантай шууд холбоотой. Сортууд ямар хэмжээний ургац өгөхийг би одоогоор хэлэхэд арай эрт байна. Гэхдээ зарим нэг онцлог байна. За, энэ бол Сибирское чудо сорт. Ургац нь бүрлдэж байна. Бот нь өндөр ургасан. За, любимый король шин сорт хавтгай лойлтой. Одоогоор хурааж авах лойл бүрлдээгүй байна. Хожуу дунд болцсон сорт байгаа юм. Том будтай хөгжилт баг нэрийгддэг сорт байна лээ. Яахав доодын навчууд нь толб гарч магадгүй. Гэхдээ энэ бол хэвийн үзэгдэл шүү. Янтарны мёд сортоо бид энэ жил анх удаа ил талбайд тарж үзлээ. Энд нэг жинс бүрэн боловсрсон байна. Энэ сорт нь хүлэмжийн сорт шүү дээ. Би ил талбайд хэрхэн ургахыг нь харж шалгахаар шийдсэн. Зарчмын хувьд ил талбайд тарж болох болцоотой юм байна. Харин энэ бол Кунилейский сорт. Би 30 гаруй жил тариалж байгаа 4 бод тарьсан одоогоор дажгүй харагдаж байна. За, тэгээд 2 дахь жилдээ Сибирский тэрийн сортыг туршин ургуулж байна. Энэ хэсэгт өндөр ургадаг буттай сортуудыг тарьсан байгаа. Гэхдээ Сибирский тэрэнд нь тийм ч өндөр ургадаг сорт биш юм байна. Намхавтар буттай сортуудтай хамт тарьсан ч болохоор юм байна. Би бутуудаа сэрэг суулгасан. Ингэж агаарын урсгалыг хаахгүй чихтэй үед петоприз өвчнж гарахгүй байх бололцоо бүрдүүлсэн хэрэг. Хүрэн тодовчд өвчний хувьд зөвхөн доод хэсгийн навчнууд дээр баг зэрэг ажиглагдаж байна. Магадгүй танаа талбай салхихгүй нам дор газар байралтайгаас петоприз өвчин гараад байгаа бол цэс агуулсан бэлтгэлд ашиглаж сэргийлэх хэрэгтэй. Цэсийн сульфат, цэсийн хлороксид, купразон зэрэг бэлтгэлүүд хангалттай байгаа. За, дараагийн анхаарах зүйл бол өндөр буттай сортуудын оройгийн тарих ёстой буюу бишковина хийж өгөөрэй. Оройд нь ургаж байгаа шин нахаа цэцгийн болцоог нь тарьж аваарай. Одоо угаасаа шин нишнээс лойл ургаж амжихгүй. Ингэж тайрахгүй бол ургамалчийг шимт хичээлээ дэмий зүйл зарцуулна гэсэн үг ээ. Тиймээс 8 дугаар сард гарсан оройн нахааг тайрж авч байсан дээ шүү. Харин Штамбовый буюу намхавтар сортын Санька гибридүүд эцбэл Сибирский трендийн оройн нахааг тайрах шаардлага байхгүй. Зөвхөн өндөр буттай сортуудын оройг нь тайраарай. Өндөр буттай сортод нийтдээ 5-6 мөчөрт лойл ургуулахад хангалттай. Шин нахаанаас гадна оройд нь хит олон цэцэг гарсан байгаа бол мөн тайрч болно. Устгааны хувьд 7 хоногт 2 удаа услаж өгөөрэй. Мөн калиум сульфатаар бордож болно шүү. Калиум сульфат дэлгүүрүүдэд хангалттай зарагдаж байна. Ингэж бордох нь боловсрох хугацааг нь түргэсгэж ургамлын дархлааг дэмждэг юм аа.
Намхан буттай улаан дойлын талаар үргэлжлүүлэн ярилцъя. За Санька гибридүр тун сайхан ургаж байна. Одоо ч ургацаа авсан болно. Заавал гүйцэд боловсрч улаархыг нь хүлээх хэрэггүй. Боловсрч эхлэхээр нь түгээд авчих. Санькан салат хийхэд тохиромжтой махлаг биш. Мөн дарж хэрэглэж болдог сорт юм байгаа юм. За тэгээд алдарт Голландын гибридүр Бенита сайхан ургаж байна. Лойл ийм хэлбэртэй цуцгаан хальстай Бенита сортын онцлог нь 8 дугаар сарын 10-наас хойш бүх лойлоо зэрэг боловсруулж дуустдаг. Тэгээд комбайнаар хурааж авдаг юм байлээ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн зорилттой сорт юм байна. За тэгээд Клаудиа, Златая Рибка сортууд энд ургаж байна. Энд 3 сорт нь бүгдээрээ даржилахад зориулагдсан сортууд байгаа юм. Хэдийгээр агаарчлалтыг шийдэж өгсөн хэдий ч навчны хүрэн толовжод харагдаж байна. Өвчлсөн навчнуудыг нь тайрч аваарай. Магадгүй цэц агуулсан бэлтгэл цацах хэрэгтэй бололтой. Учир нь бороо орох, эсвэл манан буухаар питари зөвчөн улаан дойл болон талбайд хурдан дарахдаг юм шүү. Одоо сонгоны төрлийн ургамлуудын талаар ярилцгаая. Үрийн сонгоноор тарьсан сонгон ингэж сайхан ургаад байна. Иш нь унсан байна. Сонгоны болцоог бүргсэн хальс нь бүрлдэж эхлэх байна. Үндсэндээ бүрэн боловсрч гүйцэж байна гэсэн үг. Сонгоны хальс зузаан олон давхархтай байх тусмаа хадгалалт сайн даадаг юм а. Сонгоноо дахиж услах шаардлага одоогоор алга. Хажуугийн саримсыг бол харин услаж өгөөрэй. Сонгоны энэ үеийг хуурай услахаа гэж нэрлэдэг юм. Сонгоны ишнээс шим тэжээлийн бодис нь сонгоны болцоо руу шилжиж орох ёстой. Улмаар иш навч нь өөрөө бүрэн хатна. Тэгээд сонгоноо хураагаад сүүжрөвчөндөө хийж бас сайтар хатааж өгөх ёстой шүү. Энд нэг зүйлийг үзүүлье. Гүйцэд ургаж чадаагүй сонгонууд энд байна. Тэдний буруугаас болоогүй сонгоны ишинд сум үүсснээс болдог үзэгдэл байгаа юм. Энэ талбайд 8 ийм сонгонд сум үүссэн байсныг би түүж авсан. Үрийн сонгоны буруу хадгалснаас болж ийм зүйл тохиолддог. Тиймээс та ишинд сум гарсан даруйд нь тэр ишийг нь сумтай тайрч авах хэрэгтэй шүү. Цаг алдвал сонгон ургахгүй. Гэхдээ нэгэн тийм болж ургасан бол сонгоныг нь аваад шууд хүнсэндээ хэрэглэж гэж болно. Удаан хадгалах харин шаардлага байхгүй угаасаа хадгалах байхгүй. За ингээд ишин бүрэн хатсан сонгон байвал авчхаарай. Энэ бол бидний сайн мэдэх Штутгарт Ризен сортын сонгон байна. Өөрөнхий сонгон байгаа юм а. За харин энэ бол алдарт Expedition сортын сонгон. Үнэхээр сайхан ургаж байна. 8 дугаар сарын ихэнх гэхэд зарим сонгон хэдийнэ 300 г жин дааж томорч ургасан байна. Цаашдаа 700-аас 800 г хүрэх магадлал байна. Манай талбайн дээд амжилт 1 кг 8 г. Одоогоор бүх зүйл хэвэн байна. Тиймээс энэ рекордыг эвдэх байгаа. Ишин ногооноороо болцооны өсөлт үргэлжлэж байна. 8 дугаар сарын эцэс хүртэл томорч ургана. Хэрвээ 9 дугаар сарын ихээр дулаахан байвал хөлсөнд нь ургуулсаар байх болно. Энэ сонгон боловсрч гүйцэх хугацаа нийт 145 хоног байдаг. Харин манай улаан үд орчимд дулаан хоногийн тоо дунджаар 105 хоног шүү дээ. Энэ зургийг бид өрсөлдүүлэн ургуулж нөхдөг. Эцэн хэдий сонгон гүйцэд боловсруулахад дулаан хоногийн тоо хүрдэггүй юм а. Би 1994 онд Голланд улсад очсон. Энэ сонгоныг шууд үрээр нь тариад гүйцэд боловсруулад хурааж авдаг юм байна лээ. Учир нь тэнд дулаан үлрэл нь 9 сар үргэлжилдэг. Харин манай энд 4 сар шүү дээ. Одоо сармис хэрхэн ургаж байгааг харуулъя. Сармис сайхан ургаж байна. Ишний үзүүр баг зэрэг шаралсан боловч санаа зовхоор зүйл алга. Одоо сармисны болцоо үед бүрлдэж байгаа үеийн сонгоны хувьд бүрлдээ дуусчихсан шүү дээ. Хит шигүү тарьсан хэсгээс нь цөөлж аваарай. Ургамал хоорондын зай 10 см байхад болно. Ингэснээр цаашид илүү томорч ургах бололцоо бүрдүүлж байгаа юм а. Одоо өргөс тэмхээ дарахад сармис хэрэгтэй болно. Ийм болж ургаад байгаа саримсаа авч даршлахтаа бүтнээр нь хийнэ. Одоогоор хараахан хумсан салж ургаж амжаагүй байна. Гэхдээ болно. Энэ бол Муха, Шибинский болон Заганскийн манай бүрээд нутгийн сортууд байна. За дараагийн нэг арга байдгийг зааж өгье. Манай Стария Брат
Францын буюу хуучин мөргөлтөн эмэгтэйчүүд энэ аргыг их хэрэглэдэг байжээ. Тэд жинхэнэ тариачин хүмүүс шүү дээ. Саримсны ишийг холбож ингэж зангидж уяарай. Ингэж зангидах нь ишинд байгаа органик бодис шимт хижээд шууд саримсны болцоо руу очих ёстой. Тэр болцоог нь бүрдүүлдэг гэж үздэг. Ингэснээр саримсны болцоо илүү сайн томорч гүйцэд боловсрч ургадаг юм а. Саримсны болцоог ил гаргах хэрэгтэй хэсэг талаар хэлэхэд хэрвээ ил сэргээх хөрстэй бол шаардлага байхгүй. Харин шаварлаг хөрстэй бол ялимгүй сэрэгжүүлээд болцооны оройг баг зэрэг ил гаргаж өгөөрэй. Шаварлаг хөрс болцоог барай томорхтон цаад болохоос сэргийлж байгаа арга юм а. Ургацаа бид уламжлал ёсороо 9 дугаар сарын ихээр хурааж авна. Бид мөн үрийн саримсаа нөөцлөх хэрэгтэй шүү. За хэрхэн үрийн саримс бэлдэх талаар би дараа зааж өгнө. Услгааны тухай хэлэхэд өөрийнхөө сонгоноо үрээр тарьсан бол одоо услах шаардлага байхгүй. Харин expedition сортын сонгоныг үргэлжлүүлэн услан саримсаа бас услахаа мартаж поливать. Чеснок мы также продолжаем поливать. Ну, конечно же, продолжаем. Бид хамтдаа эрт болцын цагаан байцаа, цэцэгт байцаагаа хурааж авсан. Одоо зөвхөн дунд хожуу болон хожуу болцын байцаа мөн улаан байцаа энэ талбайд ургаж байна. За энэ бол их түгээмэл сайн сортуудын нэг болох дарчилгааны зориулалттай алдарт Краупман гибрид. Гол нь сайн бүрлдэж хатуурсан, навчин дээр нүх гарсан байгаа нь хортон шавь идсэн гэсэн. Гэхдээ санаа зовхоор идсэн харагдахгүй байна. Учир нь энд зөөлөн навчтай 2 сорт Биюга болон Валентина гибридүүд ургаж байна. Навчин үнэхээр зөөлхөн. Тэгээд энд нисэж байгаа Рифная Блинка буюу цагаан эрвийнхээ өндгөө хатуу навчтай Краупман мегатон байцаан дээр биш, энэ зөөлөн навчтай сортууд дээр шахчихдаг. Үүнийг нь анзаараагүйгээс хортон ингэж их хийдсэн байна. Би арга буюу искра бэлтгэлээр ариутгал хийж өгсөн байгаа. Уг нь баг дээр нь тэр авгалдааг нь түүчдэг юм л та. Одоо ч гэсэн эрвээхээ нисэж байна. Тиймээс байцаагаа сайн харж ажиглаж байгаарай. Тэр тундаа Краупман мегатон зэрэг байцааг анхаарч ажиглаж байгаарай. За услахааны тухай хэлэхэд одоо байцаа бүрлдэж байгаа эд үе. Тиймээс услахааг илүү ойрхон буюу 7 хоногт 2 удаа хийх хэрэгтэй. Мөн доод талын навчнуудыг нь түүж цэвэрлээрэй. Би түүгээд авчихсан байгаа. Навчаа компост руугаа хийсэн ч болно. Эсвэл малын дижэл болгоод мал өгчихсөн ч болно шүү дээ. Доод навчнуудыг дээд навчнууд нь халахлаад шарлаж эхэлдэг. Одоо синтезэд олцдгүйгээд хэрэггүй шүү дээ. За энийг хараарай үзэгчтэй. Навчны арт талд цагаан эрвийнхээ өндгөө задчихсан байна. Айл хэдийнэ жижиг авгалдаа болоод навчийг нь идэж байна шүү дээ. Тиймээс байцааны дотор талыг нь заавал шалгаж байгаарай. За нэг зүйл хэлэхэд ургац хураах хараахан болоогүй байгаа болохоор та авгалдаа гараараа түүх завгүй байгаа бол искра болон бусад инсектицид бэлтгэлийг ашиглаарай. Ну и наконец брокколи байцаа. Энэ байцаа нь урт хугацааны турш ургацаа өгдөг. Одоо хаачаа аваад цэцэглэхээс өмнө толгоонуудыг нь тайлж авна. Нэгэнт цэцэглэвэл амтан болон шимт хижээл нь алдагддаг. Ногооны араагүй хийхэд маш их амттай болдог. Шинээр салаа мөчөр ургаж байна. Шинэ брокколи удахгүй ургана. Ийм маягаар 9 дугаар сарын дунд үе хүртэл шинэ ургац авсаар байх болно. Би энэ 4 ургамал тарьсан байна. Иргэжил зөөлж 2-ыг тарихад манад хангалттай юм байна лээ. Мөн брокколи байцаа нэг цай эзэлж ургадаг юм байна. Зайгаа хэмнэх бас хэрэгтэй. Та тарихдаа хоорондын зайг нь бас сайн бодолцоорой. 1 квадрат метр талбайд 2-оос илүү ургамал тарих ёсгүй шүү. Еще раз хочу напомнить. 8 дугаар сар уран цэцгээс дэлбэгээ сайхан өнгө дөрхөөрөө орчноод чимдэг сар. Би маш олон төрлийн цэцэг тарьсан. Талбайн чимэг сайхан нэмсгэлийн эхлэл шүү дээ. За энэ дуршилтын мандал байна. Яагаад дуршилтын мандал гэж нэрлэсэн гэвэл тасалгааны сарнаг би гадаа талбайд анх удаа тарьж үзсэн. Зуны ихэнх сарда бараг ургаж чадаагүй байсан бол одоо сайхан цэцэглэж байна.
Цаашдаа тайрч аваад зойрондоо хадгалах уу? Эсвэл цэцгийн савнд суулгаад өвөл хавар гэртээ ургуулах уу гэдгээ шийдэх болно. Энэ жил ургац сайн авахаар байна. Гэхдээ ургацын хэмжээгээ улам бүр нэмэхийн тулд ургамал ногоогоо цаг тухайд нь зөв арчлах хэрэгтэй гэдгийг санаарай. За ингээд эх 7 хоногт иргэн уулзтлаа. Баяртай үзэгч.